За Сарангэр гэж. За та бүхэндээ өглөө нэмэнд хүргэе. Би Монгол Улсын их хурал төсвийн бодлогоо тодорхойлохдоо нийгэмд тулгамдж байгаа асуудалд суйрлаж шийдлээ эренблээсэй гэж нэгдүгээр төсөж байна. Хоёрдугаарт шат шатны сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон тэдгээр асуудлыг шийдвэрлэхэд чиглээсэй гэж хүсэж байна. Яг тэгвэл бид шат шатны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хийхдээ 21 аймаг 9 дүүргээрээ явж ард түмнээ сонсож тулгамдсан асуудлыг нь сонсож тэр асуудлуудыг шийдвэрлэх тэр бодлогоо тусгасан байгаа. Сонгуулийн мөрийн хөтөлбөр маань засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болсон. Энэ засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт бид нийгмийн салбараа түлхүү анхаарна гэдэг ийм амлалтаа мөрийн хөтөлбөртөө суулгасан. Тэр дундаа эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 5% хүргэнэ. Эрүүл мэнд боловсролын салбарын ажилтнуудынхаа цалин урамшууллыг 5-10% нэмэх тухай асуудал бид огт сонгуулийнхаа мөрийн хөтөлбөрт хийгээгүй. Бид юу ч хийсэн бэ гэвэл хийж байгаа ажил хөдөлмөртэй нь уялдуулсан, ажлын байрны үнэлгээтэй нь тохирсон ийм цалин урамшууллыг өгнө гэдэг амлалтыг ард түмэндээ өгч ард түмэн маань биднийг олон холгод сонгосон. Тийм учраас бид төсвийн бодлогодоо эдгээр асуудлаа суулгах шаардлагатай байна. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, эрүүл мэндийн яам хамтарч эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ажлын байрыг үнэлсэн. Эрүүл мэндийн 30 гаруй байгууллагын 2600 ажилтныг хамруулсан үнэлгээ хийсэн байна. Жишээ авъя. Өнөөдөр Сэвлэгч Дүү-Ам 2-оор цалинжиж байна. Хэрвээ бидний хийсэн судалгаанд суурилсан журмаар бол Мэс заслын Сэвлэгч өнөөдөр Дүү-Ам 7 буюу сая хүртэлх төгрөгийн цалин авах ийм боломжтой юм билээ. Тийм учраас бол бид өнөөдөр сонгуулийн мөрийн хөтөлбөртөө амласан дээр эрүүл мэнд боловсролын салбарын ажилтнуудад ажлын байрны үнэлгээтэй хийж байгаа ажилдаа нь уялдуулсан энэ цалин урамшуул өгөх тухай асуудлаа энэ төсвийн бодлогодоо суулгаад явах хэрэгтэй гэсэн ийм сандыг би та бүхэндээ хэлж байна. Өнөөдөр бид дид үтц том бүтээн байгуулалтын асуудлыг голон анхаарч өнгөрсөн 4 жил бол үндсэндээ нийгмийн салбараа ард түмнээ иргэдээ ахмадуудаа орхигдуулсан байсан. Энэ орхигдуулсан орон зайг нөхнө гэж амлаж гарч ирсэн ийм одоо бүрэлдэхүүн. Тийм учраас бид амлалтандаа хүрч энэ асуудлыг шийдвэрлэхэд анхаарах хэрэгтэй. Цалин 5-10% нэмэх тухай асуудал яриаггүй шүү. Хамгийн гол нь хийснээр нь бид нар цалин урамшуул өгдөг байх, ажлыг нь үнэлдэг байх, энэ амлалтандаа хүрэх ийм бодлого энэ төсвийн бодлогод суух хэрэгтэй гэсэн сандыг хэлэх гэж байна. 400-500 мянган төгрөгөөр амьдраад үзэлдээ бидний хинж тэгж амьдрдаггүй шүү дээ. Үүндээ үнэхээр хүнд байна. Би энэ жагсаал цуглаа харчаад хэлж байгаа юм биш ээ. 6 аймагт ажиллаа. Нийслэл үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудаа уулзлаа. Үнэхээр хүнд байна. Бид өнөөдөр энэ тулгамдсан асуудлыг эренблэх юм бол энэ эрүүл мэнд боловсролын салбараа эхний ээлжин төсвийн бодлогодоо тусах хэрэгтэй гэсэн ийм саналыг хэлэх байна. Хоёрдугаарт нийгмийн асуудлын хүрээнд нь бид бас үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Ажлын байрны үнэлгээтэй холбогдсон цалин урамшууллаас гадна нийгмийн асуудлыг нь анхаарах хэрэгтэй. Ипотекийн зээлд хамруулах, ялангуяа нийгмийн салбарын ажилтнуудаа хамруулах чиглэлд бид нар төсвийн бодлогодоо бас анхаарах хэрэгтэй, төсөв мөнгөө суулгах хэрэгтэй гэсэн ийм сандыг хэлэх байна. Ер нь бол өндөр байшин дардан замаас илүү өнөөдөр хүний амьдрал байгаа учраас манай улсын их хурлын гишүүд төсөв батлахтаа, төсвийн бодлого санаа оноогоо оруулахдаа энэ нийгмийн салбараа тэр дундаа эрүүл мэндийн боловсролын чиглэлээ онцгойлон анхаарсан зарим нэг өнөөдөр тулгамдаагүй байгаа асуудал тэр төсвөөсөө татгалзсан ийм байр сууриас төсвийн бодлогод хандаасаа гэж та бүхнээсээ хүсэж байна. Баярлалаа. Сарангэр гишүүн үг хэлжлээ. За тэр штаб гишүүн асуулт асууя.